Эрхэм сонсогчдоо та бүхэндээ Ай Монгол радио Турк улсын Стамбул хотоос хүрч байна. Энэ цаг мөчид нэгэн аядууны мэдчилгээ ирснийг одоо та бүхэндээ уламжлая. Байна уу? Сайн байна уу? Мегмар дөрж ах уу? Сайн байна уу? За, Турк улсын Стамбул хотоос Ай Монгол радиогоос тантай холбогдож байна. Танд баяр наадмын мэнд хүргэе. За, баярлалаа. За, манай радио танд аядууны мэдчилгээ ирсэн байна. Аядууны мэдчилгээ. За, тэгэхээр хайр тогтууд болох баяр цэцэг, бат цэцэг, хүргэн хүү, ачцээ нараас нь хамгаас хайртай аав Мегмар дорж эгч оюунаада баяр наадмын мэнд хүргээд аавда маш их хайртай шүү. Өдий зэрэгт хүргэж өсгөж өндийлгсэн ачийг нь үр хүүхдүүд нь үеийн үедээ үрд дээдлэнэ гэсэн байна. Мөн оюунаагчтай маш их баярлаж явдаг шүү гэж дамжуулсан байна. За, та сайхан наадмалж гин үү? Баяр наадам сайхан болж гин үү? Сайхан байна. Та яг одоо замын үдэд байгаа юм байна тийм үү? Замын үдэд байгаа. За, энэ цаг мөчид бас үр хүүхдүүд нь хамтдаа манай радио хүлээн аван сонсож байна. Хүүхдүүдтэй зориулаад юу хэлмээр байна Мегмар дорж хаа? За, тэгээд уцаад авахгүйгээр хоёлаа мэдчилгээнийхээ дууг уцаараа хүлээн авч сонсоё шүү. Танд аав Мегмар хэмээх сайхан уран бүтээлийг хүргэсэн байна. Дуугаа хүлээн аван сонсоорой. Стамбул хотоос Ай Монгол радио сонсогч тандаа хүрч байна. Энэ цаг мөчид хамгаасаа хайртай аав Мегмар дорж эгч оюунаада баяр наадмын мэндийг хүргээд ааваа хүүхдүүд нь тандаа маш их хайртай шүү. Өдий зэрэгт хүргэж өсгөж өндийлгсэн ачийг нь үеийн үедээ өөрд дээдэлнэ гэд охин баяр цэцэг, бат цэцэг, хүргэн хүү
ач зээ нараас нь дамжуулсан айдууны мэдлэгийг би та бүхэндээ хүргэж байна. Мегмар Доржихаа мэдлэгээ сонсож байна уу та? Сонсож. За дараагийн дуу маань Жавхлангийн Ижи хайр хэмээх сайхан уран бүтээл байна. Та уцаа таслалгүй дуугаа хүлээн аван сонсоорой. За. Өгтөн ирэх амьдралыг минь харгуй гэрэл түлж энэ насны минь амьдралыг сүм өнгөөр сүлсэн гэж бийдэг. Түүнээсээ ижийнхээ хайранд залбирч энэ орчлонгийн сайхныг дуулах гэж хичээж байна. Байна уу Мегмар Доржихаа? За тэгээд яг энэ цаг мөчид бас охин баяр цэцэг, бат цэцэг, хүргэн хөвгүүд, мөн ач зээ наран таныг сонсож байгаа хаа. Тэгэхээр тэдэндээ хандаад та бас юу хэлмээр байна? За та сайхан наалуулаарай. За сайхан.